Бага насны хүүхдийн хэл яриа. Хүн гэдэг биологийн гаралтай нийгмийн амьтан. Тэд хам толноороо нэгдэн нийлж байж л энэ хорвоод эзэн суусан. Тийхүү эзэн суухад бусад адгуу амьтдаас ялгагдах нэгэн чадвар буй болсон нь хэл яриа. Хэл яриа бол хүний сэтгэн бодох чадварын дээд илрэл гэж бол тодорхойлдог. Сэтгэл зүйн тооцоолол дээр бичсэн байдаг. Иймэрхүү энэ талаасаа үзэх юм бол одоо хэл яриа гэдэг чинь өөрөө хүнийг нийгэмтэй харьцуулдаг, хүнийг бусадтай харьцахад тусалдаг, хүнийг өөрөө хүн болоод хөгжөхөд тусалдаг их чухал зүйл. Хүмүүс эхлээд дохио занга, тасалдан авьяа зэргээр харилцаж байснаа удалгүй дүрс үсэг, бичиг гээд өөрийн амьдралын туршлага мэдээллийг дараа үедээ дамжуулах хэрэгсэлтэй болсон. Хүмүүний цаашдын түүхэн хөгжил дэвшил үүн дээр суулсан. Антропологийн шинжлэх ухаан, одоо генетикийн шинжлэх ухаан гэж судлахтай зэрэг хятад хүн, монгол хүн, орос хүн, англи хүн гэдэг ялгаатай ярьж байгаа боловч 99% нь бол ижил байдаг юм байна. Ялгаа бол том бага байдаг. Тэгэхдээ энэ ялгаа юунаас хамаарч ийнэ гэхээр амьдарч байгаа газар нутаг, байгаль, цаг уурын онцлог одоо энэ дээр толгуурсан соёл иргэншлээсээ хамаарат өөр байдаг юм байна. Тэгэхээр одоогоос 12,000 жилийн тэртээ их мөсөлтгийн дараагаар одоо хүн агуугаас одоо гарч уулнаас одоо газарт бууж ирэхдээ малын амтныг одоо зэрлэг амтныг гаршуулаад бүгдээрээ малчин байсан. Тэгээд дараа нь бол газар тариалангийн соёл иргэншил бий болсон. Тэгээд тэрнээсээ одоо техникийн иргэншил орсон гэл ингээд энэ одоо амьдралын хэв маяг энээс хамаарат үндэстэн болгоны хүүхдүүд өөр байна. Хэдийгээр материалын хувьд бүгд ижил боловч Өнгөт хийгээд цагаан шар аристнуудын генийн төсөөтэй байдал нь бараг л 100% таардаг бөгөөд энэ бол хүн төрлөختөн нэгэн өвгөөс салаалан салбарлсныг батална. Монголын хүүхдүүд бол бусад хүүхдүүдээс ялгаатай. Тэр дотроо Монгол дотроо бас ялгаатай. Алтан хүүхдүүд доромтын талын хүүхдүүдээс, хөвсглийн уулын хүүхэд өмнө говийн хүүхдээс ялгаатай. Тэр байтугай Улаанбаатар хотод ингээд манайхан судалгаа хийхэд хотын төвийн сургуулийн хүүхэд хотын захын хүүхдүүдээс одоо ялгаатай байдаг. Бүр ялангуяа энэ 90-ад оны нийгмийн эдийн засгийн хямралын үед төрсөн, тэр үед одоо бага насаа өнгөрөөсөн хүүхдүүд бол тэрнээс дараа төрсөн яг тэр насны хүүхдүүдийг бодоход бол хоол тэжээлийн дутагдaltaй байсан уу? Одоо юу гэдгийг одоо биеийн одоо жингийн хувьд, өндрийн хувьд яг ижил насны хүүхдүүд дараа нас үеийнхнээс дутуу байх жишээтэй. За саяын одоо ковидын 2 жилийн үеийн одоо хүүхдүүдийн сурлага яг одоо тэрнээс өмнөх үеийн, тэрнээс дараа үеийн одоо хүүхдүүдийн сурлагаас өөр байх жишээтэй. Тэгэхээр хүний амьдралд хүүхдийн хөгжил, хүүхдийн өсөлт хөгжилтөнд бол нэгдүгürt байгаль цаг агаарын одоо нөлөө байхаас гадна нийгэм эдийн засгийн хүчин зүйл гэж их том юм байдгийн байна гэж. Тийм учраас Монгол хүүхэд бол хүн болгон өөр, нутаг нь өөр гэж одоо ингэж хэлмээр байна. Монгол хүүхдүүдийн бие физиологи болоод хэл сэтгэхүйн онцлогийг эрдэмтэн судлаачид судалжээ. Сонирхолтой ч юм. Өсөлтийн хурдац нь 90-ад оныхон 70 оныхноос 1.1 см илүү өндөртэй болов. 90-ад оны хүүгүүд 10-аас 12 наснда 20 гаруй жилийн өмнөх үе тэнгийнхнээс намхан болсон бол охид нь даруй 1.8 см-ээр намсжээ. Энд нийгэм, хоол тэжээл, эрүүл мэндийн гээд олон шалтгаан байна. Монгол улсын хэмжээнд бол яг монгол хүүхэд одоо яг их хэлээ эзэмш, яаж эзэмшдэг, ямар үе шат дараалтай эзэмшдэг, монгол хэлний ер нь онцлог ямар юм те, монгол хүүхдэд энийг сурахад амархан байд юм уу, хэцүү байд юм уу те. За энэ нь бусад одоо улс орнуудын бусад соёлын одоо хүүхдүүд хэл яриа эзэмшиж байгаас юугаараа ижлэн гэдэг ч юм уу, ийм судалгаа бол манай дээр одоогоор бол хийгдээгүй байна. Гэтэл энийг бол гадны одоо хөгжсөн ялангуяа хөгжсөн орнууд бол энийг маш хүчтэй анхаардаг.
Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийн энэ хэл яриаг харилцааны чадварыг хэдий сайн одоо анхаарч бага наснд нь анхаарна. Төдий чинээ тэр тухайн хүүхдийн цаашдын одоо сурч боловсрох, замун одоо насанд хүрээд ажиллаж амьдрах тэр зүйлсд нь бол маш чухал нөлөөтэй байдгаа гэдэг. За энэ хэрвээ одоо юу гэдгийг хөгжүүлэхгүй, энийг анхаарахгүй, энэ лүү чиглэсэн одоо бодиттой арга хэмжээ дээр явуулахгүй болвол ямар эрсдлүүд дагуулдаг вэ гэхлээр за нэгдүгээрт бол тухайн хүүхэд жишээлбэл энэ бол бүр олон улсын аюул олон соёл дээр хийсэн судалгаатай хүүхэд 5 нас гэхэд үгийн сангийн нөөцийн хувьд одоо тодорхой хэмжээнд суул бага байлаа гэхэд тухайн хүүхэд бол цаашдаа унших, бичих чадвар, өөрийгөө илэрхийлэх харилцах чадвар, за эсвэл тухайн одоо текст ч байт юм уу, тооч байт юм уу тиймэрхүү хичээл дээр ойлгох чадвар бол суул байна гэж бол үздэг. Хүүхэд аяндаа өөрөө хэлд орчихдаг боловч бид арай илүү анхаарал хандуулснаар өөрийгөө бүрэн сайн илэрхийлдэг, бусадтай хэл амаа хурдан түргэн олцдог болоход нь тусалж чадна. Ер нь эмэгтэй хүүхд төрүүлж одоо хэлд ордог. Одоо ижил насныхаа эрэгтэй хүүхдүүдийг эрэгтэй жоохон одоо хожуу ордог. Тэгвэл бас нэг хөлд ордог нас, хэлд ордог нас гэж нэг байгалийн одоо зүй тогтолж амтаад энэ хугацаанд хэлд ороод хөлд орцсон бол гайгүй. Гэтэл одоо хожуу орох юм бол одоо тултраа ордог, эрүү байдаг ч гэдэг юм уу, хэл ярианы засал масал шаарддаг янз янзын байна л дээ. Тэгээ бүр том болцсон одоо сургуульд орсон хэрний одоо зарим үсэг одоо хэлж чаддгүй хүүхдүүд одоо байж л байгаа шүү дээ. Сургуульд ороод бид нарын ангид ч одоо байдаг л байсан. Тэгээ явандаа бас одоо нөгөө цаад организм эрүүл болвол тэр чинь одоо нөхөн төлжөөд бас одоо хөгжил нь одоо хожуу жигдэрдэг юм байна. Хүүхдийн хэл яриа гэдэг өдөр тутам, цагт тутам хөгжиж байдаг. Орой цэцэрлэгээсээ ирсэн хүүхдээсээ бид өнөөдөр юу сурваа хэмээн асуудаг нь учиртай. Цэцэрлэгийн нас буюу хүний амьдралын эхний 2000 өдөр буюу 5 нас хүртэл тархины хөгжлийн 90% нь хөгжинэ. Өөрөөр хэлбэл та хүүхдийн 5 нас хүртэл нь хэр дэмжиж хөгжүүлснээс түүний хэл яриа төдийгүй ирээдүй шалтгаална. Хүүхэд ээжихээ гидсэн дотор байх 2-3 сартаагаас эхлээд хүүхдийн маань хэл яриа сонсголынх нь эргэлтэн бүрэлдэн тогтож ирснээс эхлээд хүүхэд маань авиан сонсгол гэдэг юмыг хөгжиж эхэлдэг. Тэгэхээр энийг бид нар үзэхэд хамгийн амархан. Яг л хүүхэд маань дөнгөж ээжээс төрөөд хамгийн нялзраа байх үедээ хүүхэд маань уйлахад ээж аваахаа дууг сонсоод хүүхэд маань дуугийн сонсоод чимээг болчдөг. Энэ бол юу гэж бодож байгаа нөхөр хүүхдийн маань хараа тогтоогүй байх үед зөвхөн ээжийнхээ дууг ойр дотныхоо хүмүүсийн дууг сонсоод чимээг болж ийн гэдэг бол хүүхэд маань хамгийн түрүүнд хэл яриандаа сонсголынхоо эрхтнээр суралцдаг. За хоёр дахь удаа нь бол хүүхэд маань хараан тогтоод юмыг ажиглаж хардаг болсон үеэс эхлээд хүүхэд маань хэл яриандаа сонсгол дээрээс эхлээд дахиад харааныхаа хүртгүүн чадвараар хэл яриа суралцаж эхэлдэг. Үүний дараа хүүхэд маань юмыг тодорхой нэгэн юмыг сэтгэн бодож юмны учир зүй тогтлыг олж чаддаг, юмны учир зүй тогтлыг мэддэг болоод ирснийхээ дараа хүүхэд маань сонсгол хараан дээрээс нэмээд дахиад хүүхэд маань сэтгэн бодох чадвараараа хэл ярианд суралцдаг. Энийг бид нар бас юун дээр ойлгож болох вэ гэхээр хүүхдэд маань хандаж хэлсэн 4-5 үг дотор хүүхэд маань аль нэгэн үгийнх нь утга хэрэглээ зориултыг мэдэхгүй бусад үлдсэн 3-4 үгнийх нь утга хэрэглээ зориултыг мэдж байгаа бол тэр хүүхэд маань энэ үг чинь иймэрхүү утга илэрхийлсэн үг юм уу да гэдгийг ойлгож эхэлдэг. Хүүхэд маань аав ээжийнхээ өгүүлэх хэрэгтнийх нь хөдөлгөөний чадвар эмээ өвгийнхөө өгүүлэх хэрэгтнийх нь хөдөлгөөний чадвар амны хаарцаас нь харж агаад хүүхэд маань хараагаараа тэр ам нь яаж хөдөлж гэн хэл нь яаж хөдөлж гэн яг энэ байдлыг харж агаад хүүхэд маань хэл яриандаа бас суралцдаг. Тэр хүүхдийн маань хэл ярианы хөгжил бол ерөөсөө энэ гурван үндсэн үйлчлэлийг бол маш их одоо яг ингэж энэ гурван үе шатаар л ерөөсөө дамжиж хөгждөг. Хүүхэд 5 нас гэхэд хүүхдийн одоо тархины 90% нь боловсрцсан байдаг. Энэ юг хэлж яана вэ гэхэлэр тарих өөрөө хэдэн миллиард эсүүдээс бүрддэг. Тэр мэдрэлийн эсүүд өөр хоорондоо холбогдож байна гэсэн. Холбогдож байна гэдэг бол хүүхэд юмыг таньж байна, тагтааг болжмроос ялгаж байна, түүнийг нэрлж байна, өнгийг хэлж чадж байна. Энэ бүх зүйл бол мэдрэлийн холбоосын үр дүн. Ийм учраас 5 хүртэлх наснд тархины хөгжил маш эрчимтэй байдаг учраас хүүхдийг ер нь багаас нь үгийн нөөцийг нэмэгдүүлэх,
хүнтэй үгийн баялагийг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүд анхаарах нь чухал байдаг. 6 наснаас хойш одоо хүүхдийн хэл ярианы одоо тэр сурах чадвар буурч эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр 6 хүртэлх насн дээр бол хүүхдээ одоо аваа гаргахаас ахуулаад үг хэлж гин, үгээ ингээ бүтээж гин тий, үгээ холбож гин, өгүүлбэр бүтээж гин. За тэгээд тэрийгэ янз бүрийн нөхцөл байдал ашиглаж байгаа. За тэгэхээр энэ процесс хүртэл тодорхой хэмжээнд хэвийн төвшөнд ингээ хөгжиж явах хэрэгтэй. Энэ хэвийн хөгжил 6 нас хүрээд зогсдог гэж үздэг. Гэтэл энэ хэвийн хөгжлийг 6 нас хүртэл анхаарахгүй байх юм бол одоо яг хэвийн байна, хэвийн бус байна гэж ялгаж чадахгүй манай улс одоо анхаарахгүй байх юм бол тэр хожуу тухайн хүүхэд цаашаах одоо боловсролд одоо олж эзэмших эсвэл одоо тэр сурч боловсрох тэр асуудал дээр бол сул байх эрсдэлтэй л гэж бодож байна. Мэдээж хүүхэд их хэлээрэн эмх цэгцтэй зөв ярихад зөвхөн гэр бүл гэлтгүй нийгмийн олон харилцаа янз янзаар нөлөөлнө. Түүнээс хамгийн чухал нь гэр бүлийн харилцаа. Тэгээ эцэгчүүдтэй хэлэхэд ерөөсөн хүүхдтэй амьд харилцаатай л байгаасай. Өдрийг одоо амралтын цагаар одоо эцэгчүүд ингээ орой ирээл утсаа за төгшөөгд өдрийн ажилдаа ачаалтаа ч юм уу дарагдаад орой ирээл ингээл утсаа за үтсчээ. 20 минут 30 минут утас үтсчих гээ өгчдөг ээж аавд бол ажиглагддаг. Тэгээ тэр тал дээр нь анхаарад тэний хооронд алив ээжтэйгээ хамт аавтайгаа хамт үлгэр яриад үгүй үлгэр сонсъё тийм ээ. Тэгээ үлгэр дээр болохоор нөгөө харилцан яриа маш их үүсгэмээр санагдчихэдэг. Хүүхдүүд бол уншиж чадахгүй учраас зурагтай үлгэрийг ихэвчлэн насныхаа онцлог тохируулаад сонгох нь аюул ач холбогдолтой байдаг. Хүүхдүүд бол зураг хараад яриад байна. Ээж аауд нь болохоор нөгөө өгөө уншаад яриад ингээ харилцан яриа үүсгээд үлгэр уншаад маш их сонирхолтой байдаг. Тэгээ өгүүлэх хэрэгтний засаглаар ер нь хэл ярианы хичээл дээр гихч бодоход бол өгүүлэх хэрэгтний засаглаа маш их сайн хийлгэх хичээд ер нь хийлэгдэг. За тэгээд үлгэр орсон тохиолдолд бол үлгэрийг багш өөрөө уран тад яриа сайхан уншиж өгөөд эргээд хүүхдүүдийн ойлгосон зүйлээ өөрийнх нь үгээр чөлөөтэй яриул сэтгэх цааш нь ингээд ургуулсан бодоо ингээд яриул сэтгэх тэр талаар сайн анхаардаг. Тэр нь одоо ярих чадвар нь сайжруулах гал байна гэсэн. Тэр хүүхдүүдэд эрхлүүлэхдээ ерөөсөө хошуу амаа цорвоолгоод хоёр үүдэн шүднийхээ дундуур хилээ гаргаад эрхлүүлдэг. Тэр хүүхэд маань хэл яриан төрөний хэлгээр нүднийхээ харааны хөвтөөр хэл яриан суралцж байгаа чинь эмээ өвөө нь юм уу, ээж аав нь юм уу тэр хүүхдийг эрхлүүлж байгаа дотны хүн хилээ хоёр үүдэн шүднийхээ дундуур гаргаж ингэж хилээд байх юм бол тэр өнөөдрийн нөгөө иш гэдэг авианууд бүгд алдагддаг. Тэгээд очоод хил нь хоёр үүдэн шүднийхээ дундуур орж ирээд амаар гарах агаарын хин урсгалыг хааж өгөөд тэгээд ис авиан дэвэ болж хувраад иш авиан дэвэ болж ураад цаашдаа жээч бусад тэр авианууд бүгд дэвэнүүд болоод байна шүү. Тэгэхээр тэр гийгүүлэгч авиануудыг хүүхэд маань дандаа дэвэтэй хольж дуудаг. Тэгэхээр ингэж удаан жилээр тэр дэвэтэй холиод дуутсан тэр буруу байрлал авсан тэр өөрийн мэдгүй хөдөлж байгаа тэр хилний үзүүрийг хоёр үүдэн шүдний дундуур орж ирж байгаа хилний үзүүрийг хойшин татуулаад эргээд тэн дээр Ж авиг дуудуул сурах, З авиг дуудуул сурах, С авиг дуудуул сурах, Иш авиг дуудуул сурах гэдэг бол маш их удаан хугацааны хүнд хүчээр нүсэр ажил байдаг юм аа. Тэгэхээр эцэг эхчүүд минь одоохондоо өнөөдөр бас оройтоогүй дээр хүүхдүүдийнхээ их хэлний боловсролд, их монгол хэлээр зөв ярьж сурах тийм боловсролд бүгд анхаарья. Бидний хамгийн түрүүний хүүхдүүдээ маань хамгийн анхны харсан, хамгийн хайртай, хамгийн дотны зөвлөн туслагч, хамгийн мундаг халамжлан хүмүүжлэгч, хайрладаг хүмүүс маань эцэг эхчүүд, эрхэм эцэг эхчүүд та нар байгаа учраас хүүхдүүдийнхээ хэл ярианы хөгжилд бид нар өнөөдөр онцгой анхаарах цаг нь болсон шүү л гэж хэлмээр. Хэл гэдэг бол зүгээр л яриад байгаа хэрэг биш. Сэтгэн бодож байгаа үйл явц учраас нэгээс олон хэл сургах өргөн цар хүрээгээр нь авч үзэх хэрэгтэй. Эндээс нэгэн асуудал урган гарна. Одоогийн хүүхдүүдийн хэл ярианд түгээмэл гарч байгаа асуудлууд юу вэ гэсэн асуулт. Одоо хэлж байгаа ганц нэг их шиг гийгүүлэгч зарим нэгэн үг өгүүлбэрийг анзаарахгүй явбал цаашид юу болох вэ? Энэ зан төлөвийн асуудал болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхдэд хангалттай хэмжээний хэл ярианы хөгжил явагдахгүй болвол тухайн хүүхэд
зан авирын хувьд доголдож эхэлдэг. Уурлаж эхэлнэ тий. За эсвэл одоо ямар нэг байдлаар хүн одоо цохиж эхлэх, шоглож эхлэх. За энэ бол өөрөөр хэлбэл тэр хэл ярианы хөгжил нэг доголдоод байна. Тухайн хүүхэд хэл яриагаар өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байна. Эсвэл одоо тэр хүүхдээ ойлголцож чадахгүй байна тий. Энэ асуудал бол явж эхэлдэг. За 3 дугаар нэг асуудал бол хүний сэтгцийн процессыг удирдахад хэл яриа гэдэг хамгийн өндөр одоо чухал үүргийг бол гүйцэтгэж идэг. Өөрөөр хэлбэл хүн хэл ярианы тусламжтайгаар одоо өөрийгөө хязгаарлах, өөрийгөө одоо юу гэдэг барих тий. За тэр чадамжтай болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр юу муухай, юу сайхан, юу болно, юу болохгүй гэдгийг хэл ярианы тусламжтайгаар эргэцүүлж бодох, ухамсарлах тэр зүйл маань явж идэг. Хэрвээ энэ сул байх юм бол энэнтэй холбоотой маш олон сэтгцийн асуудлууд бол дагалдаж үүсдэгэ гэж бол үздэг. За бас нэг том асуудал бол энэ бас гэмт хэрэгт холбогдсон ч гэдэг юм уу тий. Ийм хүмүүсүүдийг одоо ингээ ихэнхэн судлаад үзэхэд бол бага насндаа хэл яриа харилцааны бэрхшээлтэй байсан гэсэн юм судалгаа бол байдаг. Хэл ярианы хөгжлийн бэрхшээл бол заавалчгүй тодорхой нэгэн сургалт засан сайжруулах дэмжлэг авч иж хэл ярианы бэрхшээл арилдаг. Тэгэд хэл ярианы бэрхшээлийг арилгахад авиан дуудлагын бэрхшээлийг авиан дуудлагыг зөв авиаг дуудуулж гаргахын тулд маш их удаан хугацаа шаарддаг гэдгийг бид нар мартаж болохгүй. Өнөөдөр монгол хэлний хичээл дээр юм уу эсвэл математикийн хичээл дээр хүүхэд маань тодорхой нэгэн дүрм ойлгоогүй, тодорхой нэгэн томьёо ойлгоогүй, тодорхой нэгэн бодлогыг ойлгоогүй мөртлөө багшийг аваад 2-3 цагийн 7 удаагийн давтлага аваад ойлгочдөг тийм зүйл биш ээ. Яг л хэл ярианы хөгжилд хүүхдийн танин мэдхүйн чадвар, сэтгэн бодох чадвар, гар хурууны жижиг нарийн булчингийн хөдөлгөөн, тэгээд дээрэс нь өгүүл хэрэгтний моторын үйл ажиллагаа шаарддаг учраас хүүхдийн маань хэл ярианы хөгжил, хэл яриаг засан сайжруулахад маш их цаг хугацаа авдаг ийм хэл ярианы одоо ийм асуудалтай хүүхдүүд зөндөө болцсон байна. Яагаад тэгэхээр тэр хүүхэд маань тухайн бэрхшээлтэй дуудаж байгаа авиагаа дуут хуийнхээ өгүүл хэрэгтнийхээ байрлалыг зөв авч чадахгүй байгаа учраас тэр хүүхдийн үг нь авиан дуудлагын бэрхшээлтэй юм уу эсвэл уюудын нийлэмжүүдийг бүтээж үг болгож хэлж чадахгүй байгаа хэлнийх нь үйл ажиллагааны булчингийн сулрал болон хэлнийх нь үйл ажиллагааны хурд хөдөлгөөний чадвараас нөлөөлөд хүүхдүүд маань үеийг нийлүүлж үг болгож хэлж чадахгүй байгаа. Энэ бол бас маш их том юу байгаа бэрхшээл байна. Ямар ба хөгжил дэвшилгэд хүн төрлөختөнд шинэ боломжуудыг нээдэгч түүнээс дутуугүй сөрөг талыг дагуулхан ч бий. Орчин үеийн технологи тэр дундаа мэдээллийн технологийн хурд бидэнд үүнийг мэдрүүлж байна. Энэ бол өнөөдөр хүүхэдтэй айл болгонд тохиолддог бэрхшээл. Бид гар утас, интернетийн хэрэглээг хэрхэн зөв зохистой зохицуулах тал дээр арга мухардаж байгаа нь үнэ. Гэтэл техникийн дэвшилгүй яаж дэлхийдээ хөл нийлүүлэх вэ гэсэн асуулт хариултгүй үлдсээр. Миний бодлоор нь эцэгчүүд одоо утасны хэрэглээг багасгахаар байна, дэлгэцийн хэрэглээг багасгахаар байна. Өдөрт багадаа 30 минут хүүхдтэй зориулаад үлгэр уншиж өгөх, ном уншиж өгөхөр байгаамаа. Одоо ном үлгэр уншиж өгснөөр хүүхдийн үгийн баялаг нэмэгдэнэ, ярих чадвар сайжирна, олон талын ач холбогдолтой бас нөгөө сууд сурна, хүнийг сонсож сурна гэд маш олон талын ач холбогдолтой үлгэр уншиж өгснөөр хэлний бэрхшээлийг бий болгоход нөлөөлт өгсөн зүйлүүд чинь өөрөө бас цогц ойлголт байгаад байгаа юм л да. Зөвхөн бас яг бидний яг боддог шиг ганцхан зүйл одоо эсвэл дэлгэцийн хэрэглээ эсвэл одоо хүүхэд маань өөрөө одоо хэлний хөвчж бай богино байж болно, ямар нэгэн өөрийн нэг эргэтэн тогтолцооны өөрчлөлт байж болно, эсвэл одоо бага наснд үүдсэн гэмтэлж байж болно гэж үзэх юм бол маш олон шалтгаан бол байгаа. Тэр шалтгаануудын маань цогц нийлэмж нь өөрөө эргээд хэл ярианы бэрхшээлийг бий болгоод байгаа байхгүй юу? Хүүхэд маань 2 нас хүрээд ч юм уу 1 нас хүрээд ярих хэвээр дохио ашиглаж эхэлнэ, өөрийгөө ойлгуулж эхэлдэг. Энэ үед нь хүүхдэд зөв хөгжүүлэх, зөв яриулах процессыг сайн явуулж чадаагүй. Эсвэл хүүхэд маань өөрөө дэлгэцийн яг хөгжөөд ид явах хэвээр насн дээр гэртээ байгаад дэлгэцийн хэрэглээтэй байсан байж болно. Эсвэл гэр бүлийн гишүүд маань өөрсдөө хүүхдтэйгээ сайн харилцан яриа үүсгэж харилцаж чаддгүйс ч юм уу гэд. Ер нь бол тийм цогц олон шалтгааныг ингэж нийлэмж болж иж энэ хэл ярианы бэрхшээл гэдэг зүйл бол үүсэж байгаа. Эр үсгийг маш их хэлж чаддаггүй ер нь. Тэгэхээр эр үсгийг л ер нь дамгаан хэлж чаддаг үү. Нэг ангид доор хаяж одоо цэцэрлэгийн бэлтгэл болоод ахлахангийн хүүхдүүдэд доор хаяж 4-5 хүүхэд авиан дуудлагын бэрхшээлтэй юм уу? Хөнгөндөө авиан дуудлагын бэрхшээлтэй. Тэр нь бол 1-2 авиан дуудлагын бэрхшээлтэй. Хүнддээ болохоор бүр
хэл ярианы хөгжлийн хүнд хоцрогдолтой одоо тэр хэл ярианы хөгжлийн хүнд хоцрогдол үгээр огт харьцахгүй байгаа хүүхдийг нөгөө алаалиа гэж нөгөө хэл ярианы тийм бэрхшээлүүд тийм хүүхдүүд бол дор хаяж нэг ангид 4-5 хүүхэд байж цэцэрлэгийн хэмжээнд за ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд ороод үзэхээр бас л бага ангид 1-2 дугаар ангийн бага ангийн хүүхдүүдийн хувьд авиан дуудлагын бэрхшээлтэй хүүхдүүд маш олноороо байдаг. Ялангуяа энэ дээр бол зэ, ч, иш, эс, эр, ил тэ энэ авиануудыг дуудаж чадахгүй хүүхдүүд маш их олон байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө бас яг ингээд нарийн бодох юм бол үндэсний хэмжээний маань эмгэнэл болчих гээд байгаа ийм асуудал гэж би ингэж үзэж байгаа. Тийм байгаа болохоор бид нар одоо өнөөдрөөс одоо цаг оройтойгоо дээр нь өтөр түргэн л хурдан энэ хүүхдүүдийнхээ хэл ярианы хөгжил дээр анхаарч ажиллахгүй бол маш одоо цаашдаа их сөрөг нөлөөтэй. Монгол орон өргөн уудам хийгээд өөрийн онцлогийг хадгалсан байгалийн олон тогтц хэлбэр байгалийн бүс бүслүүртэй. Магадгүй энэ нь Монгол хүүхдийн хэл ярианд тодорхой хэмжээний нөлөө үзүүлэгч гэхдээ ялгаатай талыг бас анхааран үзэх ёстой. Энэ нь тухайн бага насны хүүхдийн эхлээд хэл яриа дараа нь нийгэмтэй харилцахад ихээхэн нөлөө үзүүлдэг. Үндэстэн болгонд өөрийн гэсэн соёл байдаг, онцлог байдаг. Зан заншил, ёс одоо суртахуун өөр байдаг. Тэгээд хэл бол хүний одоо харилцахад гол хэрэгсэл учраас монголчууд гадагшаа гарахдаа одоо гадаад хэлгүй бол очил хэлгүй амтнд явж байгаа шүү дээ. Та гарахгүй мэдээлэл хүлээж авч чаддаг. Тэрүүнтэй адилхан манай Монгол улс чинь бол их олон одоо ясны одоо бүлгээс бүрдсэн бүрээд байна, халахууд байна, дөрүүд байна, баяд байна, тийм ээ? Цаатан торгууд гэдэг. Тэгэхээр энэ ястан болгон өөрийн гэсэн хэлний онцлог байдаг. Тэгэхээр нэг соёлын орчноос нөгөө соёлын орчинд ороход тулгардаг нэг бэрхшээл бол энэ хэлний ялгаа, хэл аялгын ялгаа. Тэгээд одоо бид бол олон үндэстний улсууд бүгдээрээ өөрийн гэсэн хэлтэй гэдгийг одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрчих юм бол чи ойрдороо би халахаараа нөгөөх маань бүрээ дээр одоо ингээл яриад ойлголцсон шүү дээ. Тэгж хэлдэггүй учраас л одоо энэ хазгай хэлтэй энэ хаанхын чих юм гэдэг ийм байдал үүсдэг байх гэж ингэж одоо бодож байна л дээ. Тэгэхээр бид хүүхдүүдээ бол энэ ялгаагаа хэлж өгөх хэрэгтэй. Бид Монгол том үндэстэн олон одоо ястангаас бүрддэг өөрийн соёлтой хэлтэй байдаг юм аа. Тэгээд одоо Монгол улсын одоо утга зохиолын хэл гэдэг бол халахын аман аялгаундаар суурилсан энэ хэл энийг одоо суртлаа бас хүн болгонд тодорхой хугацаа шаардна. Тэгээд өөр одоо соёлын орчноос орж ирсэн энэ хүүхэд хэдэн сарын дараа яг одоо адилхан ярьдаг болчихноо. Одоо энд гайхах юм байхгүйгээл хүүхдүүдэд хэлэх хэрэгтэй л дээ ер нь. Тийм ээ? Ойлгуулах хэрэгтэй. Нүүдэлчид эрт үеэс өөрийн үр хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байлаа. Өөрийн гэсэн хүмүүжил арга барилыг бий болгосон. Түргэн хэллэг, онцгой таавар, ерөөл магтаал хэлүүлэх гэдэг нь тэдгээр аргын нэг. Харин бие бэлдрийг хөгжүүлэхийн тулд цагаан тэмээжлэх, чон тарвагчлах, илээ шүүрэх, муур хулгана, будах гуйх гэх мэтийн олон чирэгжүүлэх тоглоомууд байлаа. Энэ мэт уламжлалт хүүхдийн хэл яриа хийгээд бие бэлдрийг хөгжүүлэх уламжлалт арга барилаа хэрхэн зөв хослуулах вэ? Өнгөнүүдийг хэлэхдээ ер нь ихэндээ англиар хэлээд байдаг. Монголоор хэлж чадахгүй. Тэгээ яг монголоор энэ яг ямар өнгө вэ гэхлээр одоо цэнхрийг юм уу ягааныг ч одоо purple одоо тэгээд ер нь англи өгүүлбэрийг хэрэглээд байгаа. Тэрийг одоо засах тал дээр нь бол багш нар маш их хичээж ажиллаж байгаа. Бид нар л одоо харандаа гэхтэл одоо миний хөлт цэнхэр өнгийн харандаагаараа одоо сандал дээр ихтэй шар өнгийн сандал дээрээ суугаарай. Тэгэд яг ингээд одоо цэнхэр өнгийн цамцаа өмсөөрөө тэг нэг альва яг хийж байгаа үйлийг өнгийн тод хэлүүлээл өнгийг хэлүүлээд байх нь бол хурдан өнгөө монголоор ч хэлнэ өнгөө хурдан сурдаг бас. Lingual гэдэг чи одоо англи language lingual буюу одоо нөгөө хэл гэсэн утгатай үг шүү дээ. Аягаар нөгөө хоёр хэлний орчинд өсөж байгаа хүүхдүүд бол тодорхой асуудлууд байгаа. Яагаад тэгэхээр тэр хүүхэд маань нийгэмдээ юм уу эсвэл одоо гадаадд байдаг бол гараад явна, цэцэрлэгт явна, сургуульд явна, гудамд гараад явхад хүртэл өөр хэл байгаа. Гэрлөө ороод ирэнгүүт бас нэг өөр хэл байгаа. Гэр дотроо жишээлх юм бол монгол айл бол монголоор ярина.
За Испани хэлтэй айл бол одоо Америк ч юм уу ямар нэгэн Испани хэлтэй ч байж болно, эсвэл өөр хэлтэй Герман хэлтэй бол германаар ярина. Эргээд гараад нөгөө гадаа гараад тэр хаалхны цаан чинь өөр хэлтэй ертөнц байгаа. Тэгэхээр хүүхэд маань нөгөө ингээд багаас нь эхлээд зөв зохистойгоор мэдээллийг нь өгч хүүхдийн хөгжил тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахгүй болохоор энээс болоод хүүхэд маань нөгөө хоёр хэлнийхээ дунд тойролдож эхэлдэг. Тэгэхээр нөгөө хэл ярианы бас зарим нэг асуудлууд үүсч эхэлнэ. Ярих чадвар. Одоо жишээлх юм бол гэртээ анги монгол хэлээр яриад байна. За даан монголоор ярьж байгаа нөхөр зарим тохиолдолд нөгөө байгаа орны хэлийг хольж яриад байгаа байхгүй. Тэр хүүхд чинь тойролдсон шүү дээ. За тэгээ гадаа гудамд гараад явна. Цэцэрлэгт явлаа. Өөдөө цэцэрлэгт нь Солонгост бол солонгос хэл, Америк ч юм англи хэлтэй оронд бол англи хэлээр тэр байгаа орныхоо шалтгаалаад тодорхой хэл нь яваад эхэлнэ. Ингээд нөө хүүхд маань тодорхой хэмжээнд жоохон тойролдож эхэлж байгаа. Яг хуу эхний нэг жил ч юм уу 2 жил ч юм уу төрөл хэлийг нь сайн сурах чагаад дараа нь тэр гадны хэлний орчинд оруулаад тусаж дэмжиж өгöd явах юм бол хүүхэд бол аль аль хэлээ сураад өсөх боломжтой. Даяаршлын нөлөөгөөр хүүхдүүд айгүйх одоо гадаад хэлээр одоо хилд орохч байт юм уу тий. За эсвэл одоо эцэг эхчүүд одоо юу гэдэг нийгмийн хөгжил, эдийн засгийн боломж болцооноос болоод хүүхдээ гадаад хэлээр хилд оруулъя, гадаад хэлээр боловсрол эзэмшүүлэе гэсэн ийм хандлага бол бас төлхөө явах болсон шүү дээ. Гэтэл энэ бол одоо юу гэдэг үндэсний одоо хөгжлийн бодлого, аюулгүй байдал талаасаа бол их хэлний хөгжил гэдэг бол маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үндэстэн оршин тогтнохын тий, за мөн соёлоороо бахархахын, за мөн одоо бусад одоо дэлхий дээр оршин байгаа 7000 гаруй хэл соёлоос ялгагдах тэр гол одоо шинж тэмдэг гэдэг юм уу тий, тэр ялгарх зүйл бол өөрөөр хэлбэл их хэл байдаг. 2 жилийн өмнө боловсрол шинжлэх ухааны яамнаас хүүхдийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг танилцуулсан нь нэг хэсэгтээ монголчуудыг сандаргасан. Энэ үр дүнгээр Монгол улс үнэлгээнд хамрагдсан 81 орноос унших чадвар 65 дугаар байрт ирэмблэгдсэн нь биднийг цочролд оруулсан. Энэ бол бас их хэлний талаарх төрийн бодлого хэрэгтэйг харуулж байна. Бас бага насны хүүхдийн хэл ярианд холбогдох байгууллагууд төрийн оролцоо хэрэгтэйг харуулна. Манай хэлний бодлогын үндэсний зөвлөлд ямар асуудлаар эцэг эхчүүд, сургуулийн өмнөх боловсролын багш нар, асран хамгаалагчид ханддаг вэ гэхээр манай хүүхэд 6 нас хүрчлээ, 8 нас хүрчлээ хэлд орохгүй юм аа. Яаж хэлд оруулах вэ? Бид нар ингээд хөдөлгөөний бэрхшээлтэй байгаа тохиолдолд бол хүүхдээ анхаарад явцдаг. Гэвч энэ хэлний бэрхшээлийг бол ерөөсөө анзаарахгүй байжгаад тэгээд хүүхд маань сургуульд орох насн дээр өөрийгөө илэрхийлэх чадваргүй ийм иргэн болж төлөвшөх гээд байна гэдэг ийм асуудал бол зөндөө их яригдж байна. Бүр нийгмийн нэлээд эцэгчүүд, асран хамгаалагчдын бас санаа зовох ёстой ийм сэдэв болцоод байна л да. Тийм учраас бид нар хүүхдийн хэл ярианы орчин ба тулгамдж байгаа асуудал шийдэл гэсэн хилцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна. Их хэлэн цэвэр тунгалаг байлгаж цаашид түгээгч ямар нэгэн төр засаг, нам холбоо, анги сургуулийн ажил биш юм. Түүнчлэн ямар нэгэн цэцэрлэгийн хийгээд монгол хэлний багш нарын асуудал биш. Мөн өгүүлэлэг, армаан, тэрлэгч, яруу найрагч, зохиолчдын хэрэг бас бус. Энэ бол өдгөө амьдран байгаа монгол хүн бүрийн одоо цагтаан төдийгүй ирээдүйд хүлээх хамгийн том үүрэг хариуцлага билээ. Хэлд орж байгаа жаахан хүүхдээс хөгшөд өвгөд хүртэл цөмд нь энэ хэрэг хамаатай үйл юм.